Энэ төвийн мэдээ үргэлжилж байна. Бүх цаг үеийн эсрэг дүрийн хаан гэгддэг ардын жүжигчин Дамжаа агсны хүү Төвшин Түр аавынхаа гарын урд үг өвлөн авч хөгжим урлаач болжээ. За түүний уралсан хийл морин хуур хөгжмийг дэлхийн 20 гаруй улсаас урлагийн нэртэй уран бүтээлчид захиалж авдаг байна. Төвшин Түр мастер зэрэглэлийн хийл хөгжмөө 10-аас 15 сая төгрөгөөр худалдаг. За Монгол улсын ардын жүжигчин Дамжаагаан хамгийн сүүлд тоглосон кино бол би чам тайртай 2 кино байдаг. За тус киноны аяыг яг одоо та бүхэнд тоглож үзүүлж байна. Тэгэхээр яг энэ киноны аяыг яг энэ тоглож үзүүлж байгаа хийл хөгжмийг түүний хүү Төвшин Түр уралдаг болсон. Тэгэхээр бас Төвшин Түр ахыгаа би та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. За намайг Төвшин Түр гэдэг би хөгжмийн зэмсэг урлаач мэргэжилтэй. Мэргэжлийн хийл болон мороор хөгжмийн зэмсэг уралдаг. Би ангийнхаа хэдэн хүүхдийн аж амьдрал зан арын шиг арай чийдүү мэдээ шүү. За яах. Би хоцрогдсон байж болно оо. Гэхдээ надад хэдэн оюмс илүү элээснийх туршлагаас би багш. Жох нас яваадахаар аавтаа болон төстэй болоод байна л гэдэг. Мастер хуур урлаач Төвшин Түр бага наснаасаа урлагийн орчинд өсөж гэр бүлийнхээ урд үг өвлөө авчээ. Түүний аав ардын жүжигчин Дамжаа урлагийн олон талын авьяастай нэгэн байсан бол өвөө нь уран бүтээлч хүн байснараа түүний замналд нөлөөсөн байна. Тэрээр аавыг маань хүмүүс жүжигчин дуучин гэдгээр нь сайн мэддэг ч гарын урд үетэй зураач авьяастай байсныг тэр бүр мэддэггүй гэдгийг онцоллоо. Бага наснаасаа эхлэн хөгжим дурсан тэрээр ялангуяа морин хур болон хөгжим урлын чиглэлд татагдан орж өнөөдөр энэ салбартаа мэрэгсэн мастер урлаач болсон бөгөөд Итали улсад хөгжим урлаач мэрэгчлэр төгссөн цөөн хүмүүсийн нэг юм аа. Хийл эсвэл нэг бэлэнчилээр дагнаждаг эсвэл контраст хэдэн контрастаа дагна авчдаг. Гэхдээ хийл морин хийл эрдүү хийл одоо их хуур гэдэг контраст эдгэр чинь бол хийлийн төрлийн хөгжим байхгүй. Ер нь бол хийл идэх хүн бол бүгд нь хийчнэ. Ойролцоогоор нэг 8-аас 15 сая хооронд байдаг. 8 саяас 15 сая хооронд хийл байна. Бусд нөгөө сонгодог нөгөө хөгжмөд нь бол илүү томроод явчих болохоор өчөө нэмэгдээ явчихна гэсэн. Яг хийл хөгжим хийдэг модон материал бол манай Монголд байхгүй. Ер нь дандаа импортын модоор. Тэгээд хамгийн шилмэл мод бол ерөнхийдөө Европын мод л байдаг. Ялангуяа тэр дундаа нүүрний мод надаа гацуур штэ. Нүүрний гацуур бол ер нь Италийн хойд хэсэг Тресте гэдэг. Ер нь дэлхийн хамгийн шилдэг гацуур тэнд байдаг гэсэн. Тэр аавынхаа тухай дурсахтаа дэлгэцэд бүтээсэн дүр шиг хүн байгаагүй гэдгийг хэллээ. Дэндүү зөөлөн уян хүн байсан бөгөөд хүүхдүүдтэй нэг ч удаа гар хурж үзээгүй гэлээ. Сүүлд би чам тайртай кинон тоглохдоо харуулт өгчихсөн байсныг нь анзаараагүй явсандаа гэмшдэг тухайгаа ярьлаа. Аавынхаа үйл хэрэг урд үг өвлөн авч инхүү яваадаа мөн баяртай байгаагаа илэрхийлсэн юм аа. Мөн түүний хийсэн мастер ангиллын хөгжмийг дэлхийн 20 гаруй орны уран бүтээлчид захиалж авдаг байна. Нэг хөгжмийг хийхэд сар гаруй хугацаа зарцуулдаг. Ингэхдээ дор хаяж 10 хүний багтаа ажилдаг. Тэрээр хөгжмийн бараа материал болох агчмууд гацуур модыг Италийн хойгоос авчирдаг гэлээ. Уг хүн нь ер нь зөөлөн хүн шүү дээ. Тэг яг харахаж байгаа ширүүн төрхтэй л дээ. Манай авч ер нь юу шүү дээ бас. Хүүхдүүдтэй гар урдгүй. Аав нар нэг жоохон хатуу ширүүн ороолгоод авсан тэр аав нар байдаг шүү дээ. Манай авсан тийм биш. Хүнд гар хүүхдүүдтэй гар урж үзээгүй. Ер нь бол өөрөө тэгдэл байсан л да. За тэр ямар ажил мэргэжтэй болоод яаж явах нь хамаагүй. Би гол нь зүгээр та нарыг хүн болгож өгнө л гэдэг байсан байхгүй. Хүнч гэж хэлдэг юм л да яг манай авч өөрөө хүмүүн гэж ярьдаг байсан. Би та нарыг хүмүүн болгоод өгчүүл тэгэл ер нь болтлоо гэж боддог байсан. Тэгэл зургатаар хэн орох чинь энэ чинь танаа өвөө чинь шүү дээ гэхээр манай Дамжаа өвөө нэг л ярьж байгаа юм чинь. Тэгээд манай хүү чинь дунд хүү чинь тэр Эрдэм зөвсгээд одоо 14-д оролддог сургууль сурдаг. Тэнд ороход өвөөгийн зураг хан дээр байсан гэд. Тэгээ өвөөгийн зураг хан дээр байсан тэл л да. Хөгжим урлаач Төвшин Түрийг нас ахих тусам нь аавтайгаа адилхан болж буйг нь хүмүүс хэлдэг байна. Тэр аавынхаа уушиг түшиг тулгуурыг сүүшиг нэр төрийг нь цэвтүүлэхгүй явахыг л боддог гэлээ. Мөн аавынхаа бүтээсэн Мантхой Сэцэн хатан киноны Исмил тайж үер туужийн болом тэргүүтэй маш олон алдартай эсрэг дүрүүдээс илүү хөдөөгийн баясгалан киноны малчны дүрд нь хайртай тухайгаа хэллээ. Миний аав тэр киноны малчны дүр шиг л налайсан, эглэн дэндүү сайхан хүн байсан юм шүү хэмээн дурслаа.